Дараагийн мэдээлэл орон нутагт хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрөх газар хомс байдаг. Тэгвэл энэхүү орон зайг нөхөн нэгэн шинэ номын сан Сүхбаатар аймагт байгуулагдаж өнөөдөр нээлттэйлээ. Энэ бол ерөнхий олон улсын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан номын сан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын угуул Мөнхболд хувийн хөрөнгө оруулалтаар тус номын санг байгуулжээ. Тэрээр 2017 оноос орон нутгийнхаа боловсролын салбарыг дэмжиж ирсэн бөгөөд ирээдүйд мэргэжлээ сонгохоор бэлтгэж буй сурагчдад зориулж номын сангаа нээжээ. Ингэснээр мөн нэг залууг тогтмол ажлын байртай болгосон байна. За мөн сургалт судалгааны үйл ажиллагаа бас явуулна. Оюутнуудад болон сурагчдад зориулсан сургалт зайнаас болон бит танхимын сургалтуудыг хослуулаад явуулсан. Тэгээ эх хичээлийн жилээс нарийн төлөвлөгөөнүүд боловсруулсан байгаа. Тэгээд төрөлцсөн номын сан манаас төрөлцсөн юм номын сан байгаа. Байгаль шинжилт төлхөө математик, хим, физик, биологийн юм ном сурагчид хэрэглэгдэхүүн гарын авлуудаар бүрэн хангагдсан. Сурагчид энд хичээлээ давтах, ном унших, эсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх боломжтой. Хүүхэд залууст хэрэгтэй компьютер, таблет, дэлгэц, мөн интернетийн асуудлыг ч бүрэн шийдсэн байна. Цэвэр тоглох орчинтой шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ номын сангаар хүүхдүүд үн төлбөргүй үйлчлүүлэх юм аа. Хичээлээ болохоор гэртэл яг хийдэг. Тэгээд хаяа завхрах үедээ сургуулийн номын сан дээр очиж хийдэг. Тэгээд ер нь номын сан нэгдсэн гоё чөлөө цагаа одоо ирээд дуртай үед ирээд томоо уншаад хичээлээ тавтна гэдэг бол гоё. Одоо яг ээш өгч байгаа болохоор тэр минь дээр нь бэлтгэл амар хэрэгтэй л болж байгаа гэж бодож байна. Сүхбаатар аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийн хөгжлийн хөтөлбөрт хамруулна гэж тусгасан. Энэ хүрээнд хүүхэд залуус руу чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, номын сангийн фондын баяжилтанд зориулж 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Өнөөдрийн энэ номын сан бол хүүхдийн одоо тэр сурах хэрэгцээ, ном унших хэрэгцээ, ойлгоо унших чадрыг хөгжүүлэх одоо хэрэгцээг хангаж байгаа юм үйлчлэг байна гэж харж байна. Тэгээд энэ үйлчлэгийг маань одоо иргэд маань хувь хүнийхээ оролцоон дээр төшөглөөд нийгмийн хариуцлага өрөөнд байгуулж байгаад нь бол төрийн байгууллагын зүгээс маш талархалтай хандж байна. Цаашид номын баяжилтыг тогтмол хийж, нэмэлт сургалтуудыг ч хичээллүүлэх юм байна.